За та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна. Монголын урлагийн зөвлөлөөс тогтмол явуулдаг урлагтай яриа подкастыг өнөөдөр бас нэгэн сонирхолтой хосгүй хоёр сайхан зочноор энэ нэвтрүүлгийг явуулах гэж байна. Тэгээд би та бүхнийг бидрийг дэмжиж тэр нэг лайк гэдэг нэг юм байдаг юм байлээ. Тэрийг хэрвээ та бүхэн таалагдах юм бол дарчаарай гэж хүсэх байна. Бид нэр 2025 онд энэ подкастаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа. Яагаад гэвэл урд нь гаргасан тэр 10 подкастыг нэлээд олон хүмүүс үзээд таашаагаад манай зочдын хэлж байгаа юм хүмүүст хүрээд дээр нь бол бас санаа бодлоо хуваалцаад байгаа болохоор бид нар ямар ч байсан манай подкаст хэрэгтэй юм байна. Бид нар цааш нь үргэлжлүүлэх ёстой гэж бодоод өнөөдөр та хоёрыг ингээ урьдчилаа. Би ингээд зочдыг өөрсдөө танилцуулна гэж хүсэж байна. Эхний зочин маань бол Монгол улсын гавьяа жүжигчин манай Дуур бүжгийн эдмийн театрын прима балерина Сарул байгаа. Хоёр дахь зочин маань бол бас Дуур бүжгийн эдмийн театртай холбоотой одоо бол арай тэр ордноосоо холдчихсан өөр ажил эрхэлдэг болсон. Уул нь бол хөгжмийн боловсролтой бүр мэргэжлийн хөгжимчин. Одоо бол мэргэжлийн вис засалч ийм ажилтай гэрэл сайхны эрхэлсэн ажил нь бол MBG гэдэг эмнэлгийн гүйс захирал бөгөөд ерөнхий эмчин байлаа. Ингээд та бүхний өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ингээд хэдүүлээ подкаст эхлэе да. Тий. Сарул өөрийгөө товчхон танилцуулж өгөхгүй. За, намайг Баясгалангийн Сарул гэдэг Дуур бүжгийн эрдмийн театрын тэргүүн гослооч балетын жүжигчин Сарул гэж байна. За. Гэрэл сайхан. За, юуны мөн урлагийн зөвлөлийн хамт олонд энэ сайхан подкастт орж оруулсан явдалд баярлалаа. Урилга хийсэнд. За, тэгээд мөн үзэж байгаа үзэгч, сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, намайг Мөнхбатны Гэрэл сайхан гэдэг. За, би хөгжим бүжгийн коллежийг 2001-ээс 2012 онд хийл хөгжим мэргэжлэр сууж төгсөөд тэгээд хийл хөгжимчин мэргэжлэрээ улсын Дуур бүжгийн эрдмийн театрт 2012-оос 15 онд ажиллаад тэгээд мэргэжлээ солих шийдвэр гараад хүний их эмч мэргэжилтэд цаашлаад гэмтэл согогийн эзэмшлийн мэргэжил эзэмшээд ингэ явж байгаа. Эмч хүн байна. За энэ бол том өсөлт биш үү? Урлагаас өөр салбар руу эрүүл мэндийн салбар руу очно гэдэг бол тийм амархан зүйл биш. Их том шийдвэр гаргасан юм байна. Сарул маань бол ямар боловсралтай яаж ер нь бүжигчин болсон тухайгаа товчхон ярихгүй тийм. За, би багасаа бүжиглэх дуртай тийм хүүхэд байсан. Тэгээд ерөөсөө л багын л бүжиглээл явж идэг тийм хүүхэд. Тэгээд аав ээж маань ерөнхийдөө яг энэ урлаг руу намайг хөтөлж оруулсан. Тэгээд 2000 онд хөгжим бүжгийн коллеж сонгодог бүжгийн ангид одоо хүүхдүүд шалгаж авах гэсэн зарын дагуу очиод шалгуулад тэнцээд тэгээд ер нь бол энэ мэргэжлийг сонгосон байгаа. Тэгээд одоо хүртэл одоо театртаа ажиллаад 18 19 дэх жилдээ ажиллаж байна. Тийм тэгэхээр Кордобалетаас эхэлсэн үү? Шууд гослооч болсон уу? Тийм 2007 онд хөгжим бүжгийн коллежийг төгсөөд тэгээд ер нь бол төгсөж оронгуудаа яг гослол бүжигчнэр орсон. Тэгээд сургууль сурж байхдаа ер нь бол би тэгэд Кордобалетэд ингээд шууд одоо гэрээт бүжигчнэр дадлагчаад явчихдаг байж байгаа. Тэгээд төгсөнгүүтээ гослол бүжигчнэр орсон. За тэгвэл ямар ч байсан театрынхны анхаарлын төвд бүр оюутан бахасаа эхлээд танигдсан байна л да. Тийм ч учраас юу гэж дөнгөж сургуулаа төгссөн хүүхдийг бол гоцлооч болгох. Тэгэхээр бол өөрөө анхнаасаа бол их найдвар төрүүлж исэн ийм уран бүтээлч болох шинжтэй тийм залуу балетчин байсан юм байна. За баярлалаа. Гэрэл сайхан чи өөрийнхөө тухай тавч яаж энэ ажлыг сонгосон тухайг нэг яриач. За хөгжим бүжгийн коллежид
одоогоор Монгол Улсын консерваторид элсэж орохдоо бол яг ямар хөгжимд орох гэж байгааг мэдээгүй. Яг бусдын адил. Ер нь манай үеийнхэн ер нь хөгжмөөр мэрэгжлийн хөгжмөөр бэлтгэл ангиасаа хөгжим коллежид мэрэгжлийн хөгжимчин болох гэж байгаа хүүхдүүд яг ямар хөгжимд орох гэж байгаа гэдгийг дийлийнх нь мэддэг байсан юм билээ. Одоо сонсох нь. Тэгээд яг хоо манай ээжийн дүүгийн манай бэрэгч маань бас Улсын дөрвөж эрдэмтэн театрын хөгжимчин байсан. Тэгээд тэр хичээгээд агаад багш дээр нь хөтлүүлээд л хийл хөгжим мэрэгжлийг сонгосон. Тэгээд бэлтгэл ангиас 11 жил сурч төгсөөд тэгээл дөрвөж эрдэмтэн театрт хөгжимчин сонгон шалгаруулалт болж байгаа. Тэгээд энэ жилийн бидний төгсөлтийн жилийнхнаас сонгон шалгаруулалт хийгээд хөгжимчид авах хэрэгтэй байгаа гэд. Тэр ч маа эрэгтэй хийлж авах хэрэгтэй байгаа гэд. Тэгээд ангийнхаа найз одоо Улсын дөрвөж эрдэмтэн театрын ерөнхий удирдагч Тэлмэн Очиртай хамт очиж шалгуулж орж ирсэн. Тэлмэн Очир манай бас өнгөрсөн жилийн подкастт зорчигдож байсан. Тэгээ одоо ер нь та нарын үе ирсэн байж шүү дээ. Манай урлагт бол та нар одоо тэргүүлэх байр суурийг эзэлсэн. Үнэндээ одоо олон түмэнд энэ урлагийг хүргэх энэ ажлыг нуруунд дээрээ үүрээд явж байгаа тийм том ажлыг эрхэлж байгаа нь бол бас онцгой юм байна л да. Сарвал одоо энэ хугацаанд бүтээсэн дөрүүд бол их олон юм байна лээ. Би энэ танилцуулгаас ч юмсэн заримаас нь яриач гэдэг. За дөнгөж театрт орж ирээд болохоор миний хамгийн том дүр бол Хунтнуурын цагаан хүн хар хүн хоёр байсан. Тэгээ тэр бол мэдээж миний хувьд хамгийн том хүнд дүр байсан. Одоо ч гэсэн ерөөсөө ингээд тэр дүрд гарсан тэр мэдрэмж ерөөсөө мартагддаг. Амар том дүрийг ингээд багш маань надад ингээд шууд найдад одоо өгсөн. Тэгээд ямар ч гэсэн багш нь байсан бэ? Гэрэлчин багш дээр төгсөж ирээд би гэрэлчин багш дээр яг гарийнхан шав болоод орсон. Тэгээд манай багш маань ч гэсэн ер нь бол нэлээд хатуу чанга багш. Тэгээд багшийнхаа хатуу чангуугаар одоо ороод ямар ч ийсэн дүрээ бүтээсэн. Тэгээд анх бол ер нь Хунтнуурт бол тоглоно гэж би бүр хизээш бодож байгаагүй. Яг тэгэхээр миний бие одоо юу гэдэг нэг өөрт ер нь бол Хунтнуурт бол зохихгүй байх гэж боддог байсан байхгүй. Тэгээд багш болохоор яг одоо мэдгүй яаж харсан. Тэгээд анх тоглосон байгаа. Тэгээд одоогоор бол Дөрийн театрын сонгодог болон үндэсний бүх балетын жүжигчдийн гол болон туслах дүрүүдэд ер нь бол тоглосон байгаа. Тоглоод явж байгаа. Хунтнуур ямар ч бүжигчний мөрөөдлийн бүжиг баг тийм үү? Тэгээ аль нэг дүрийн ямар ч хамаагүй дүрийн бүтээх юмсан гэж боддог байлгүй дээ. Тийм үү? Тийм Хунтнуур мэдээж эмэгтэй бүжигчдийн хувьд бол хамгийн одоо нэг шалгуур шаардсан мэдээж хамгийн одоо нэг мөрөөдлийн дүр нь байдаг. Тэгээд одоо ч гэсэн тэр дүрээ бүтээх болгондоо л бас л ингээл улам өшөө энийг ингээд хийчихин сайн өшөө бүр ингээд улам одоо манай балетын одоо мэрэгжлийн нэг онцлог нь дандаа л өөрийгөө жоохон голж идэг нэг тийм байдалтай. Тэгээд ер нь бол одоо хүртэл хичээгээд дүрээ бүтээгээд явж байгаа. Хунтнуурын тэр цагаан хар хүн одоо дийлэгийн нэг бүжигчэнд бүжиглдэг тийм ээ гол төлөв. Гэтэ бас сүүлийн зарим нэгэн тийм хувилбараар бол хоёр өөр бүжигчин бүжиглэх тийм хувилбар байх шиг байна тийм үү? Тийм яг хоёр өөр хүн ер нь бол тоглож болно л доо. Гэтэ хамгийн гол нь яг тэр чинь нөгөө ханхуг нөгөө ховсдож байгаа гэдгээр яг нэг хүн байж тоглох юм бол тийм тэр бол яг төгсөн одоо тэгээд тэр нь гол нь хар цагаан унд хоёулаа тоглоно гэдг нь хамгийн том одоо нөгөө шалгуур нь байгаа байхгүй чадлын сорьсон тийм байна гэсэн үг. Тэгээд мэдээж цагаан өнгийн дүр чинь маш уян зөөлөн одоо юу гэдэг хамгийн юм гоё хар хүн бол эсрэгээр яг эсрэг дүрийн юм 99 хоёр дүрийг харуулж өгдөг. Хар хүн нэлийн техник шаардсан тийм дүр байдаг. Жизел бүжиглсэн. Жизел бүжиглсэн. Тэр чинь үнэхээр гайхалтай дүр шүү дээ бас. Миний хувьд одоо бас хамгийн дуртай дүр маань Жизел. Би анхнаасаа сургууль төгсөхдөө л ер нь бол нэг Жизелд айгу тохирох байхтай гэж бодож ирсэн учраас одоо хүртэл Жизелийн дүртэй маш их хайртай. За хэдийгээр хөгжмөөсөө жаахнаарч барахгүй нэлээд холдсон ч гэсэн тэр үеэ санаач яг хөгжимчин байсан үе. За Улсын дөрвөж эрдэмтэн театрт хөгжимчин болж орчоод хамгийн нэгдүгээрт жүжигүүдээ маш сайн судлах хэрэгтэй байна гэж бодож байсан.
Тэгээ сүүрэн саруул ихч маань хэллээ нөгөө бүжигчид ч гэлтгүй яг балетын жүжигчид ч гэлтгүй ер нь бол мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа хөгжимчид, бүжигчид, дуучид бүгд л юу өөрсдөө голдог. Яг тухайн үеийн перформанс нөгөө тоглолтууд маань тэр тусмаа гоцлол номерууд энэ төр бол ерөөсөө яг санаанд хүртэл явдаг үл дээ. Хичнээн сайн бэлдсэн 200% бэлтгэлтэй байсан ч гэсэн тухайн үеийн нөгөө тайзны айдас, сандрал, сэтгэл зүйн байдал за тэгээд тухайн өдрийн одоо тий байдлаас хамаарат ер нь бол маш их бэлтгэл шаарддаг урлаг. Тэг яг холдсон гэхээс илүүтэйгээр хөгжмөө барихгүй барьдаг хугацаа маань давтамж маань яг мэргэжлийн хөгжимчдтэйгөө мэргэжлийн чиглэлээр ажиллаж исэн хугацааныхаа үеийг өдөрт давтдаг хугацаануудаас бодох юм бол одоо өдөр болго хөгжмөө барьж чадахгүй 7 хоногт барьж чадахгүй байгаа ийм үед бол тэгээ барьж чадахгүй байгаа ч гэлээ гэсэн нэг урлагаасаа бол би холдсон гэж юусоо бодохгүй байгаа. Ягаад тэгэхээр бүжигчдтэйгээ бас урлагийнхантайгаа айгүйх хамтарч дэмжиж ажиллахыг хичээж байгаа. За хөгжимчин байсан үеэд урсах юм бол маш сайхан байсан. Яг сургуулаас, коллежоос төгсөөд шинэ мэргэжилтэн болж гараад, шинэ хөгжимчин болж гараад дөнгөж шинээр эхэлж байгаа энэ үед театрын хамт олон маань маш гоё хүлээж авч ирсэн. Тэгээд жүжигүүд дээр бүх жүжигүүдийг маш сайн тоглож сурах юмсан л гэдэг бодолтой тийм л хөгжимчин байсан. Тэгээд шууд хөгжим нөгөө жүжигийн хөгжим тоглоно гэдэг бол маш хүнд. Тэр өөрөө бас гоцолж ирсэн юм билээ тий. Тийм цөөн үеийн жүжигүүдийг гоцолж тоглож ирсэн. Тэгээд ер нь бол жүжигийн тэр харагдах байдлаараа одоо театрыг зорж ирж байгаа үзэгчид сонгодог урлагт дурлагсад маань тухайн балетик, бүжгийн жүжигийг юм эсвэл тухайн дөрийн жүжигийг ирж үзэхэд нэг 2-3 цаг тийм метраж хувьд хугацааны хувьд тэрний цаана бүх уран бүтээлчдийн насаараа хөдөлмөрлсөн, насаараа сурж мэдсэн тэр бүх хөдөлмөр 2-3 цагийн дотор л тэр тайзан дээр болон тэр театрын заалан дотор явагдчихдаг гэсэн үг. Тэгээ хөгжимчдийн хувьд бол манай тэр тусмаа театрын хөгжимчд, академик театрын хөгжимчд маань бол ачааны үндийг үйлж байгаа тийм газар. Тэгээ тэр утгаараа залуу хөгжимчд яг дөрийн театрт шалгарч орсон хөгжимчд бол тухайн жүжигийг ганц такт, ганц одоо хэсгийг ч гэсэн ганц фразыг, ганц өгүүл одоо инженерээр бол өгүүлбэрийг ч гэсэн алдахгүй яг гоё тоглох юмсан тухайн хөгжмийнхаа зохиолын, тухайн жүжигийнхаа хэсгийг өдөртайчтайгаа холбогдоод ингээд маш гоё тоглох юмсан, маш зөв тоглох юмсан, алдахгүй тоглох юмсан л гэж хичээдэг байсан. Тэгээд жүжиг тоглоно гэдэг бол угаасаа тэр театр дотор орно гэдэг бол угаасаа тэр чигтээ сэтгэл зүйн имчилгээ болчихж байгаа юм л да. Болдог байсан миний хувьд. Ягаад гэхээр ямар ч стресстэй, ямар ч асуудалтай байсан гэсэн хүн болгонд асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр тэр асуудлыг бол театр руу ороод жүжиг эхлэх үед л шууд мартдаг. Тийм л гоё энергитэй газар. Тэгээ аливаа балетик амируулж байгаа нэг хэсэг нь бол хөгжим, оркестр. Найрал хөгжим байж байгаа. Би нэг тоглолт ерөөсөн мартдаггүй байхгүй юу? Манай дөрийн театрын Москвагаас Надежда Павлова, Вячеслав Гордеев хоёр ирсэн байхгүй Монголд. За тэр үедээ эд мандж явах үедээ дэлхийн хэмжээний балетын одууд Монголд ирээд бүжиглсэн манай дөрийн театрын тайзан дээр. Тэгэхэд манай оркестр бол шүү дээ гайхамшигтай дуурсан байхгүй. Өстөж хичээсэн бах. Тэгээд тэд нарыг бол бас нэлээд бэлдсэн бах. Тэгээд үнэхээр давтдагшгүй байхгүй. Тэг яг нодлон жил Пласидо Доминго ирээд өөрийнхөө манай амар төвшин дээр ирээд дууллаа шүү дээ бас би байсан. Тэгэхэд манай оркестр ямар гоё дуурав. Тийм би бол шүү дээ ингээд мэдээж хэрэг нэг төвшин дандаа альч оркестр байдгүй. Тэр бол ойлгомжтой. Тэр өдрийн цаг агаар, тэр өдрийн чиний мууд энэ бүх юм чинь нөлөөлөд янзаар дуурдаг шүү дээ. Гэхдээ бол шүү дээ. Тэр бол миний одоо хувьд бол тийм их онцгой мөчүүд байсан. Тэгэхээр ингээд энэ гоё комбинац бол шүү дээ их чухал юм а гэж хэлмээр байна л да. Надежда Павлова гэснээс манай Монголын балетын бүжигчдийг анх бол зөвлөлт холбоот улсад бэлдэжсэн шүү дээ. Перми хотод бэлдэжсэн, Ленинградад бэлдэжсэн. Манай оюунч нь Ленинградын манай анхны одоо том бүжигчд бол бүгдээрээ Ташкент, Перми бүтээгдэхүүнүүд шүү дээ тийм ээ. Одоо яаж вэ? За одоо ер нь бол Монголдоо ер нь бэлтгэж байгаа. Тэгээд сүүлд яг тэр нөгөө Оросын албаны улс руу ингэж хоёр улсын хоорондын одоо нөгөө юугаар
соёлын гэрээгээр тийм сургалт маань төр ингээд зогссон байжгаад хэдэн онд илээ мөнхчин болгон эдний анги чинь 2000 10 хэдэн онд нэг анги аваад 12 хүүхэд аваад ямарсан төгсөж ирсэн. Тийм төгсөж ирээд тэгээд одоо ч баг төгсөөд баг 4 5 жил болцсон. Тийм нэг анги тийм төгсөж ирээд тэгээд ер нь бол одоо баг ихэнх одоо боловсрууччин маань бол Монгол консерваторт бэлтгэгдэж байгаа. Тэрэнд муу юм байхгүй дээ. Ягаад гэвэл намайг залуу байж байхад бид нар биш дээ одоо сайн уран бүтээлчдийг бэлдээ гэх юм бол бүгд ингэ гадагшны явуулж ирсэн байхгүй. Зөвхөн Бод улсын консерваторч гэдэг юм уу? Одоо дуурийн дуучдыг бол биш дээ Москвад юм уу, эсвэл София, Болгарын консерваторт бэлддэг. Бүжигчтэй бол одоо саяны хэлсэн дээр хотуудад бэлддэг. Хөгжмөчтэй ч гэсэн одоо манай чинь тэр нөгөө Ереваны сургуулийг төгссөн, Свердловскийг төгссөн манай том уран бүтээлчд бол зөндөө биш дээ. Тэгээ одоо нэгэнт манай сүүлийн үед янз бүрийн шалтгаанаар илүү энчэнэ бэлдэж байна гэдэг чинь бол нэг бодлын хэдийгээр тийм шалтгаан байсан ч гэсэн муу юм болоогүй юм шиг тэгж би ойлгож байгаа. Яагаад гэвэл одоо манай дуурийн дуучдын бүх тэр одоо алдартай болоод байгаа дэлхийн хэмжээний тайзан дээр гараад байгаа залуучууд маань бол бүгдээр л дотоодын бүтээгдэхүүнүүд шүү дээ, тийм ээ. Одоо яг тэр шиг манай бас балетын бүжигчд яг тэгж гин үү? Тийм, манай багш нар ч өөрсдөө яг нэг Орсын албанаас төгссөн учраас бид тийч яг нэг Орос школтой гэж явдаг. Тэгэхээр ерөөсөө яг л одоо Ленинградын Вагнер академийн сургалтын програмаар манай одоо Монголын консерватор яг явдаг учраас бид хэд бол ерөөсөө тэнд сурсан, энд сурсан бол ер нь баг ялгаа байхгүй гэсэн. Гэхдээ тэр аргагүй. Ягаад гэвэл багш нар ч нь бол биш үү тэр сургуулийн бүтээгдэхүүнүүд ч тийм. Тэгээд тэд нар бол биш үү тэр мэдлэгээ одоо бүр илүү мэдрээд тэгээд энэ залуучуудаа дамжуулахдаа бол биш үү их амжилттай болж байгаа байна гэсэн ийм юм харагдаж байгаа байхгүй. Тэгээд дээр нь өөрийн манай Монголын өөрийнх нь онцлогийг бас тэрэн дээр нь нэмээд тэгээд дээр нь одоо хар багаас нь дээрээс нь холдуулахгүй энэ чинь бэлдээд бас тийм илүү эрүүл, илүү найрсаг тийм орчинд хүүхдүүдийг бэлдэнэ сургана гэдэг бол бас өөрийн давуу тал байгаа байх л та тийм. Тий. Жохон 10 11 настай хүүхдүүд ч одоо гэрээсээ хол очиод сурна гэдэг чинь бас л чанга штэ тий. Тэгэхэд чи одоо бид хэд бол яг гэртээ ээж аавынхаа хажууд ингээд бас энэ мэрэгжлийг эзэмшсэн гэхээр бас айгүй одоо хэцүү биш тий. Хэцүү биш маш одоо сайхан байсан. За тэгээ одоо мэдээжийн хэрэг цаашаа ингээ үргэлжлээд байна. Манай багш нар ч гэсэн их сайжирлаа шүү дээ. Бид нар бол одоо миний үеийнхэн бол бүгдээрээ багш нар болчих. Одоо зарим нь бүр тэтгэвртэй гарч ийн тий. Тэдний шавнар нь бол одоо тэдний шавнар бол таануудын багш нар болсон байна шүү дээ. Тэгэхээр бол энэ бас ингээд манай уламжлал одоо тийм бид нар өөрийн Монголын тийм школа гэж яриад байгаа тий. Одоо тэр сургалт бол байна шүү дээ. Өөрийн бүхэл бүтэн тийм мэдлэгийн сан хөндлөгдчихлаа гэж ингэж харагдаж байна л да тийм. Хөгжимчин байх, тэр дотор хийлж байх, мэс тасалж байх хоёр ялгаатай юу? Адилхан юм байна. За миний хувьд бол мэдээж чухал байх тийм. Тийм мэдээж яг хуу нөгөө мэрэгжлийн цар хүрээний хувьд бол зорилгын хувьд бол тийсэн өөр гэхдээ уйлдж байгаа талууд нь зөндөө их маш олон. Мэс засал эмчилгээ, альва мэс засал эмчилгээ бол зөвхөн хүний физикли буюу махан биеийг эдгэхийн төлөө тэнд үүссэн өвчин эмгэг янз бүрийн одоо асуудлуудыг мэс заслын аргаар ч бай, мэс заслын бус аргаар ч бай бид нар эмчилгээг зорж байгаа тийм л шинжлэх ухааны салбар. Хөгжим тоглох бол бас мөн зорилго нь хүнийг сэтгэл зүгээр нэмжлэх. Тэгэхээр ерөнхийдөө л ялгаа байхгүй эмчилгээний л аргууд болчиход байгаа. Миний хувьд нэг айхтар тийм ялгаатай яг хөө мэрэгжлийн хувьд бол онцлогийн хувьд бол өөр л дөө ачааллын хувьд ч тэр хийж байгаа ажлын хувьд ч тэр өөр боловч яг тэр авж байгаа сэтгэл ханамж тэр ажлаас авж байгаа сэтгэлийн таашаал хүрж байгаа үр дүн бол ерөнхийдөө ижлэх уулзж байгаа зэг нэг гэж харж байгаа. Гэхдээ яг өөрсгч нь бүр тийм гүнзгий академик хөгжмийн боловсролтой хүн
одоо мэс засаж болсон юу бол манай тийм олон биш байх хэрвээ анхных нь биш бол тийм одоо бид гэж бодож байна. Тэгэхээр тэр бол их онцлог зүйл л дээ. За баярлалаа. Бид нар бол их чухал зүйлийг ярьж байна. Энэ подкастын нэг гол зорилго бол бид нар аль болохоор урлагийн олон жанруудыг, төрлүүдийг хүмүүст энгийн аргаар тайлбарлах, ойлгуулах. Дээр нь хүмүүсийн одоо олон нийтийн насныхныг бол өөртөө сонирхлыг бол өдөөж одоо бий болгох ямар нэгэн хэлбэрээр. Тэгэхээр илүү бүр сонирхолтой, илүү одоо очиж энэ чинь мэдх юмсан гэдэг тэр шохорхлыг бий болгохын тулд энэ арга хэмжээг одоо энэ подкастыг явуулж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар бол сонгодог бүжиг юуны хөгжмийн талаар хүлээн тоош ярина. Гэхдээ ерөнхийдөө бол урлагийн тухай бид нар ярих гэдэг юм л да. Одоо сүүлийн үед түрүү хүнд нуурын тухай өөрөө дурдсан. Хүнд нуурын тасалбар нь баг олдох болоод байгаа юм да. Тий, одоо ер нь манай балетийн жүжигийн тасалбар бол ер нь олдох. Ялангуяа хүнд нуур бол ерөөсөө тикет дээр ч юм уу шизэл яг нэг хідэн том сонгодог жүжигүүд маань ер нь бол тикет нь одоо гараал 1-2 өдрийн дотор тикет нь дуусдаг болсон. Тэгэхээр одоо Монголын үзэгчид бол нэлээд балетийн урлагийг бол маш сайн үздэг болсон байна. Маш их сонирхдаг болсон байна. Та нар баярлж байна уу? Тийм мэдээж баярлж байгаа тийм. Тэгээд одоо балетийн урлагаар бол өшөө дээрээс нь одоо ингээд театраас гадна студиуд гээд ингээд насан туршид одоо юу гэдэг насны хүмүүс балетийн урлагаар маш их хичээлж байна. Тэгээд тэр бол биднэрт бүр маш их одоо гоё сайн зүйл гэж харж байгаа. Тий, тэр чинь их сайн зүйл байхгүй. Одоо намайг залуу байхад баг хүүхэд байхад бол шүү дээ. Сонгодог бүжиг гэдэг бол зөвхөн мэрэгжлийн хүмүүсүүдийн хийх ёстой ажил. Тэрлүү бол та нар хошгод үрээд ерөөсөө хэрэггүй. Ураад үрээд хэрэггүй. Энэ бол шүү дээ жинхэнэ бэлдсэн одоо мэрэгжлийн тамирчид гэдэг шиг мэрэгжлийн бүжигчдэл хийдэг ажил гэсэн ийм ойлголт байсан байхгүй. Тэгээд дараа нь би баг анхудаа баруун руу яваад ингээд ясан чинь тэнцээ хамаагүй одоо баг зарим тэтгэврийнхэн хүртэл шүү дээ би бүжгийн балетийн хичээл авдаг, заалгадаг идэг гэж ингээ ярихаар би бас гайхчихсан байхгүй тийм юм бас байдаг юм байна. Одоо бол Монгол бүр тэр нэлээд дийлгэрсэн одоо насны хүмүүс одоо эмэгтэй хүн болгоно л хүүхдүүдэд жишээ нь балетээр хичээлүүлмээр байна гэж энэ өөртөө хүртэл балетээр хичээлмээр байна гэх. Тэгээд балетийн одоо урлагч өөрөө бас хүнд эмэгтэй хүнд ялангуяа маш гоё зүйлийг өгдөг. Тэнд очиод одоо уян хатан чанар одоо булчингийн ажиллагаа дээрэс нь хөгжимтэй хамт тэр дасгалыг хийнэ гэдэг бол ингээд бие сэтгэлийн маш гоё таашаалыг авдаг. Тэгээд балетээр хичээлсэн нэрээ өөрөөсөө хүртэл ингээд нэг өдөр өөртөө нэг цагийг зарцуулаад ингээд нэг балетчин болцсон юм шиг мэдрэмж. Тэгэхээр одоо бол зөвхөн яг мэрэгжлийн гэхгүй бүх хүмүүс одоо юу гэдэг балетээр хичээлэх боломжтой. Эрэгтэй хүн ч гэсэн ер нь балетээр хичээлэх боломжтой. Тэр бол тааламжтай зүйл одоо дэмжмээр тийм зүйл гэж ингэж харж байгаа. Би тэрийг бол өөрийнхөө гэр бүлийн юугаар мэдж байгаа. Манай эхнэр бол Дашлавга багшийн тэр бүжгийн сургуульд нь бас хичээлээд авсан тийм. Тэгэхээр тэд нар ч нь бол өөрсдөө та нар шиг биш юмаа гэхэд бол та нараас дутхааргүй тийм таашаал авч байгаа байхгүй юу. Тэгээд тэрэнд нь гэр бүлийнхэн татагтаад бүр одоо ач нар нь хүртэл дэмжиэд одоо тэгээд манай эмээ, манай ээж одоо бол балетч маягийн яриад. Тэгээд таануудтай өрсөлдүүлэх гээд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол их сайхан зүйл. Тэгээд дээр нь бол бас одоо ингээд балет бол байна шүү дээ. Залуу насны тэр бол утаан тайзан дээр байдгүй юм шиг учраас манай сайн балетчингууд бол дараа нь өөр насны хязгаарт очихоор багш болдог, дасгалжуулагч болдог ийм бас боломжийг нээж өгч байгаа юм байна гэж. Энэ шинэ олон студиуд бий болцсон байна шүү дээ. Одоо тэрийг үнэхээр хүмүүс дэмждэг. Тэгээд дээр нь биш нэг зүйл би анзаарсан. Энэ огтуд ялангуяа бие одоо их тийм зөв авч явах
бүгдийг ихгүй байх тийм ээ. Тэр юунд бол энэ балет бол их чухал үүрэгтэй юм байна. Зүг гоё гიშгэх. Тийм хамгийн ихний одоо яг балетын дасгалын одоо үндсэн юм чинь нуруугаа цэх авч зогсох гэл ингээл тэгэнгүүтээ яг энэ балетэр хичээлснээр бол энэ охтуудад бол бие зүг авч явахд маш хэрэгтэй одоо дасгалууд байгаа. Тэгэхээр манай одоо энэ подкастыг сонсож байгаа усуд ойр хавийнхаа тийм студиудыг сургалтыг бас сонирхоорой гэж бас зөвлөх байна. Одоо зөвхөн балетыг биш ер нь бусад урлагийг төрлийг сонгодог урлагийн төрлийг бол хүмүүс бас одоо хөгжмийн оркестрыг том бүтээлүүдийг бас одоо балетыг сонирч байгаа шиг аажмаар сонирхдаг болно байхад тэхийн тулд их том ажлууд хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ талаар өөрийнхөө санаж бодож байгаа зүйлийг хэлье. За ерөнхийдөө нөгөө балетын хувьд сонгодог бүжгийн хувьд ч гэсэн сая хэдүүлээ ярьлаа те нөгөө сургалтын хувьд мэдээж хүн болгон хичээлэх боломжтой цаг үе ирсэн. Энэ яг хөгжлийнхоо зөв шатанд явж байгаа гэж бид нэр харж байгаа. Мэргэжлийн болох хүн бол арай нэг өөр сургалтын дэглэмээр явах бах. Сонирхогчийн байдлаар гэдэг маань бол ерөөсөө л нөгөө адаглаад хамгийн анхны шатны зөв бие авч явах байдал нөгөө зөв биеийн байрлал постчер гэдэг юмыг зөв тогтоох энэ гэдэг юм асуудлууд яригдчихэж байгаа. За хөгжмийн хувьд гэх юм бол энэ бас цаг хугацааны асуудал шаардлагатай байх гэж бид нэр одоо харж байгаа. За хөгжим сонирхдаг тэр тусмаа найрал хөгжмийн тоглолтуудыг дан найрал хөгжим, дан хөгжмийн бүтээлүүдийн тоглолтуудыг тэр үдшүүдийг сонирхдаг хүмүүс бол яг саяны цар тахлын дараагаас бол миний ажигласнаар бидний ажигласнаар ихссэн. Яг балеттай адилхан, яг бүжгийн жүжигтэй адилхан, дүүрийн жүжигтэй адилхан. Улсын филармонийн оркестрийн тоглолтууд жишээ нь за морин их найрал, хуучнаар морин чуулга, морин их найрлын тоглолтууд жишээ нь бас мөн ялгаа байхгүй тасалбарын хувьд их олдоц муутай тал руугаа болоод байна. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа вэ гэхээр хүмүүс сонгодог урлаг маань хүнд яг ямар хэрэгцээтэй юм? Яагаад энэ урлаг өчнөө олон зуун жилийн туршид хөгжөөд ингээд ирсэн юм? Манай улсад энэ ямар хэрэгцээтэй юм гэдгийг харьцангуй ойлгодог болж эхэлж байгаа. За түрүүн таны хэлсэн том ажлууд хэрэгцээтэй гэж байгаа дээр би одоо хамгийн том бодож байгаа юм бид нэр үзэгчээ бэлдэх асуудал. Театрын хувьд. Театрын хувьд үзэгчээ бэлдэх асуудал бол театрын чиглэлтгүй ер нь манай мэргэжлийн урлагийн байгууллага. Тэр дотроо миний болон бидний одоо театрын салбар театр дотроо бол бид нэр үзэгчтэй зөв чиглүүлэх, театрын соёлыг сургах. За театр руу орж ирэхдээ яаж бие авч явах юм, ямар хувц өмсөх юм, жүжиг дундуур хизээ даалга ташиж болохгүй. Яг мөн улсын филармон дотор ч ялгаа байхгүй. Улсын филармоны симфони найрал хөгжим хин нэг хөгжмийн зохиолчийн симфони зохиолыг тоглож байхад анги дундуур нь алга тасч болох юм уу болохгүй юм уу? Энэ дунд алга ташхад бүжигчид яаж сатаардаг? Тэр connection буюу холбоо үүсч явж байгаа байхгүй жишээ нь театр дотор мининүүдээр тайз гэрэлтүүлэг симфони найрал хөгжим тэгээд тэнд явж байгаа жүжиг балетын жүжиг байлаа гэж бодоход тэр бүх бүжигчид 60-аас 70 бүжигчид. Тэгээд дээрэс нь удирдаач. Энэ бүгдийн чинь нэг холбоо байгаа байхгүй. Тэгэхэд тэр дунд хин нэг гоцлоочийн вариац дуусаад алга тасч болохгүй шууд хөгжим ордог хэсэг дээр алга ташхад симфони найрал хөгжим бүжиг хоёр хоорондоо холбогдох холбоос нь тасарч эхэлж байгаа. Жишээ. Тэгэхээр энэ мэтчлэнгээс ихсүүлээд бид нар хийх ажил таны хэлдгээр маш их байгаа нь үнэн. Тэгээ чинь шүү дээ юм баггүй юу? Одоо 3 ангитай 4 ангитай том симфони те. Манайд бол шүү дээ бид нар дундуур нь алга ташаалаа. Одоо үндсэндээ бол шүү дээ нэг дор хэсэг туслаа андаантай гэдэг хүмүүс нь дуусангууд нь энэ дуусчлаа. Мэддэг нэг нь бол ташихгүй те. Яг өөрөө хэлдгээр шүү дээ хүлээгээд ингээд. Тэгэхээр тэр буруу юу зүг үү? Одоо яах ёстой юм дээр? Энэ буруу зүг гэдэг бол туйлын ойлголт байхгүй. Гэхдээ бидний урлаг болвол угаасаа Европосоо эртээр үеэсээ тэнд сонгодог дэгэн тавигдсан урлаг учраас хаанд арч болохгүй газар гэж байгаа. Тэр бол байх ёстой зүйл. Тэгэхээр надад чинь бас тийм мэдлэг боловсролын асуудал болж хувирч шүү дээ тийм ээ. Яг энэнтэй уялдуулаад хэлэхэд бол нөгөө хүн болгонд
эрүүл мэндийн боловсрал манайханд хамгийн их тулгамдж байгаатай ялгаа байхгүй. Нэг хэсэг бидний сонгодог урлагийн хүмүүс сонирхосоо ирж үзээсэй гэж хүсдэг байсан бол ирж үзсэн хойно одоо дараагийнхаа хүслийг биелүүлэх гэдэг шүү дээ. Одоо нэг шунал явагдаад байна. Тийм, төвшин өөр. Тэгэхээр дараагийн төвшөнд ахиулахын тулд нэг үед одоо тэр нэг үеийн хүсэл биелчээд шүү дээ. Балетын жүжигүүдийн билет нь тасалбар нь борлуулалт сайтай болоод байна. Симфони найрал хөгжмийн тоглолтууд бүрийн зорж ирж сонгодог хөгжмийг тэр тусмаа дан хөгжмийн бүтээлүүд, цөөхөл хөгжмийн бүтээлүүд, симфони найрал хөгжмийн бүтээлүүдийг үздэг, тэр үдшүүдийг зорж ирдэг хүмүүс олон болчиход байна. За энэ ингээ болоо одоо сайн үзэгч хэрэгтэй байна. Зөв үзэгч хэрэгтэй байна гэж бид нэр бодоод байгаа. Би бол зөв сайн гэж хэлэхээс илүү мэдлэгтэй, боловсралтай үзэгч гэж. Яг тэгвэл эдгээр чинь сайн үзэгчтэй байхгүй. Иржин гэдэг чинь сайн үзэгч. Тэгээд зөв үзэгчтэй байхгүй. Энэ урлагийг сонирхдаг хүмүүсүүдийн тоон нэмэгдэнэ гэдэг чинь маш сайн үзэгдэл. Гагцгүй. Тэгэхээр тэр чинь хүүхэд наснаас нь бараг л эхлэх ёстой болоод байгаа байхгүй. Бидний чинь одоо хүүхэд байхад одоо миний үеийнхнийг бол нь шүү дээ. Биднийг би ахиал давтаж байгаа тэр өмнө бас ярьсан баг. Сургуулиуд бол нь шүү дээ хүүхдүүдийг бүр албан журмаар шүү дээ. Сард нэгээс доошгүй удаа дурын театрлаа ажилладаг гэсэн. Хүүхдийн жүжигүүдийг үзүүлдэг. Бүр танд одоо капелли хүүхдийн жүжиг энэ жүжиг биш шүү дээ тий. Энд ч одоо хинч үзэж болно шүү дээ. Насан турш үзэж болно тий. Тэгэхэд ингээд за Чиполлино ч гэдэг юм ингээд бид нэр тиймэрхүү юмудыг заавал үздэг. За тэгээд тэр нөгөө нэг доктор Айболит тэр юуны бүр тий симфони хөгжмийг биш тайлбартай хичээлүүдийг сонсдог. Тиймэрхүү юмуд бол их явдаг байсан. Тэгэхээр надад бол одоо жишээ нь бол тэр үеийн юмуд одоо хүртэл шүү дээ мартагдаагүй байж л байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол шүү дээ бас тиймэрхүү юмуд явуул хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол уран бүтээлч гэсэн бас өөртөө илүү санаачлагтай, илүү одоо тийм шаргуу, илүү агрессив байх тийм бас шаардлага байгаа болов уу гэж би дотроо бодож байгаа байхгүй. Одоо бид нар бол шүү дээ Монголын сонгодог бүжиг маань бол өөрийн түүхтэй болчихлоо. Бид нар бол анх манай Монголын балет бий болж яхад бол бид нар чинь балет Азид их ховор байлаа шүү дээ. Бид нар Оросоос тэр зүүн холбоот улсаас шүү дээ сургууль номын сураад манай өөрөө ягаад тэгээд энэ Азийн орнуудад тэр үед бол ийм сонгодог балет бол шүү дээ маш цөөхөн орнууд байсан. Тэр утгаараа бол шүү дээ бид нар бас ингэж манлайлаад Азад бол манлайлаад цөөхөн тийм орнуудын өөрийн гэсэн яг зөвлөлт холбоот улсын тэр Азийн дунд Азийн улсуудад нь бол өөрийн театрууд энэ байсан. Тэгэхээр тэд чинь тусгаар тогсон улсууд байгаагүй. Нэг л улсын хүрээ харьяад бол байж байгаа. Яг ингээ бие даасан Монгол шиг тийм орнд бол жишээ нь Вьетнам ч гэдэг юм уу, Лаос ч гэдэг юм уу, Индонез ч гэдэг юм уу тэнд бол шүү дээ яг энэ балет сонгодог утгаараа байгаагүй байхгүй. Одоо бол байдал ямар болж байна? Одоо ер нь бол дэлхийн яг одоо улс орон болгонд балетийн хөгжил бол ер нь ингээд нэлээд шичимтэй балет бол хөгжиж байгаа. Одоо миний санджаар Японд хүртэл биш үү балет тэр үед бол биш үү бас л тийм хөгжөөгүй байсан. Тийм балет Японд гэхэд чинь яг одоо жишээ нь манайх бол яг үндэсний бүр яг нэг том театр шиг тийм театр бол баг яг нэг өөрийн гэсэн үндэсний байхгүй тусдаа одоо балетын компаниуд ийм жижиг компаниуд байдаг. Одоо бол гэхдээ яг national одоо Tokyo National гэдэг яг ийм үндэсний юутай болцсон театртай. Тийм тэрнээс биш ийм жижиг компаниуд айгүй их байдаг гэсэн. Манай театр чинь бас Азтай бас дээгүүрт ордог яг байнгын үйл ажиллагаа явуулдаг одоо сонгодог урдлаг одоо сонгодог бүтээлүүдийг тоглодог гэдгээр бас нэлээд дээгүүрт явдаг байсан театр. Тийм би тэрийг санаж байна одоо манай Туул Ганбаатарын одоо хосол бол байж таа. Энэ Азтай бол байж таа бас мэртэл хоёр байсан. Одоо манай оюун бол ямар сайхан хүн байлаа. Тэг гих мэжтингээр ингээд бид нар бол бахарх юм бол тэр үед байсан. Одоо бол та нар бол тэр одоо түүчийг ингээд аваад уламжлаад аваад ингээд явж байгаа болохоор бас тэрийг илүү мэдэж байгаа бол одоо илүү хуучин чинь манайхан их цөөхөн тэмцээнд ордог байсан балет. Хөгжимчд бол дуучид бол ороод байсан.
А балетийнхан бол их цөөхөн тэмцээнд ордог байсан. Би Лав Сандгийн Варнад нэг том тэмцээн болдог байсан. Тэ? Балетын яг нэг үндсэн яг хэд том тэмцээн байдаг. Одоо Москвагийн тэмцээн, Варнагийн тэмцээн, одоо 4 жил нэг болдог Америкт болдог нэг Джексоны нэг. Ерөнхийдөө яг нэг хэдэн ийм том тэмцээнтэй. Сүүлд одоо цар тахлаас хойш л Варнагийн тэмцээн ерөнхийдөө болчиход байгаа. Тэгээд жижиг балетын тэмцээнүүд бол одоо айгүй олон байдаг болсон. Тэгээд нэг үе бодоход бол бас манай одоо яг энэ хүүхдүүд айгүй их тэмцээнд бас оролцдог болсон. Тэгээд тэмцээн болгоноос ч хүн бол бас маш их зүйлийг суралцаж ирдэг. Тэгээд би Сандгийн тэр би бүр яг 80 онд Варнад амарч яхад яг Варнагийн тэмцээн болж исэн байхгүй. Тэгээд Григорович очоод шүүгчтэй байсан. Алисия Алонсо тэр Кубын алдартай балетч эмэгтэй бол тэр юуны шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан. Тэгэл тэр Аняшвили бол өөртөө жохон зөөхөн дөнгөж гарч ирчихэд ингээд тэр бүжиглэжсэн. Манай Монголоос хүртэл юу бүжигчд очсон оролцоод Оюнбатар лөө хэм байлаа нэг бас бүжиглэж байсан тий. Тэгээд тэр бол юу Сибиняка тэгэхэд бас л залуухан тэгэл дөнгөж гарч иж байгаа юу байжсэн. Тэгэхээр одоо бол тэр юу уламжлал бол байгаа юм байна тий. Тийм тэмцээнүүд улам л олон нэмэгдэж байгаа. Монголда хүртэл одоо ингээд 2-3 төрлийн тэмцээнүүд зохиогддог болцсон. Тэгэхээр заавал гадагшаа явж тэмцээнд биш Монголда хүртэл тэмцээнд орох боломжтой. Тэгэхээр манай балетын хөгжил бол бас нэлийн хөгжиж байгаа. Шүүгчт нь хаанаас вэ? Тэр Монголын тэмцээн. Монголын тэмцээнд бол гаднаас урилгаар шүүгчнэрч зарим нэг тохиолдол байгаа. Монголоос одоо бас яг одоо манай багш нараас шүүгчнэрээр сууж байгаа. Энэ шүүгчд их чухал юм билээ шүү дээ. Ер нь аливаа нэгэн төрлийг хөгжүүлэхэд эсвэл бол тасаж уулаач. Одоо сая би хэдхэн хоногийн өмнө шал өөр сэдвээр залуучуудтай ярьж байхгүй. Спортын сэдвээр. Тэгсэн чинь тэд нар ярьж байгаа байхгүй. Одоо манай гадны одоо дасгалжуулагч Монголын сагсан бөмбөгт орж ирснээр бол Монголын сагсан бөмбөг бол гайхамшигтай сайн хурдан хөгжиж эхэлж байна гэдэг ингээд ярьж байгаа. Тэгэхээр одоо манай энэ тэмцээнүүдэд түрүүн бас нэг Төгөлдөр хуурын Норбанц сангаас зохион байгуулсан Төгөлдөр хуурын конкурс байсан шүү дээ. Өнгөрсөн жил. Тэгэхэд Японоос шүүгчд энэ ирж ийлээ л дээ. Тэгээд энэ бүгд ч нь бол тийм зөв хандлага байхгүй. Тэгэхээр нэгдүгээр шаардлага нь өндөр. Хоёрдугаарт бол тавьж байгаа тэр үнэлж байгаа үнэлгээнийх нь чанар ч гэсэн нэмэгдэн. Дээр нь бол тэнцээ ар өөрийн хаалга гэдэг тийм ойлголт бол үндсэндээ бол халагдчихж байгаа тийм. Тэгээд дээр нь манай шүүгч нар ч гэсэн тэднээс сураад тэдний тавих шаардлагууд нь ч гэсэн бол бас өөр болох тийм зөв талын юмуд байгаа. Хэрвээ манай балетын энэ чиглэлийн ажлууд нь үйл ажиллагаанууд нь ингэж явж байгаа бол бас сайн л хэрэгэл байна л та тийм. Тийм, тэмцээнүүд нь яг нэг олон улсын болоод ирэнгүүт шүүгчнэр нүртэл гаднаас бас ирж одоо Гордей юугаа сайн түрүү жилийн тэмцээн дээр ирж шүүгчээр суусан. Тэгээд бид одоо багш нар одоо дасгалжуулагч нарт бас юм нэг хичээл маягийн тийм мастер класс өгсөн. Тэгээд мэдээж тиймэрхүү юм дээр бид нар маш их зүйлийг сурж одоо ингээд мартцсан юмнууд ч байдаг юм уу? Нэрээ тийштэй гэсэн юмнууд айгүй их тиймэрхүү юмнуудыг бол. Тэр одоо яхаа энэ барууны сонгодог балет бол шүү дээ өөрийн жигтэй. Гэхдээ яг их үүсвэрт нь бол Оросын балет байсан юм билээ шүү дээ. Ерөөсөө сонгодог балет. Анна Павловагийн үеэс эхлүүлэл одоо 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхний үеэс эхлээд тэгээд тэр сүүл гарч ирсэн барууны мундаг том одоо Марго Фонтейн гэдэг юм уу тийм бүжигчдийн багш нар нь дандаа Орос багш нар байсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ чинь Оросын сургуулиас одоо бид нар шүү дээ зөв толботос байхгүй болсон Оростой нэг холбоогүй юм шиг байгаа ч гэсэн тэр сургуулийн тэр нэг жайг бол шүү дээ бид нар байхад бол тэрнээс ерөөс цэрэг шаардлага байхгүй. Тэр бол асар том үнд зүйл гэдгийг бол шүү дээ бид нар бас санаж явахад илүү төгөл юм шиг ойлгогдож байгаа шүү дээ. Янз бүрийн шалтгаанууд байгаа бид нар өстой хуучных шиг биш болцсон тий. Гэхдээ авах хэрэгтэй юмнууд нь хэрвээ Гордеевэр манай энэ ч шүүгчээр ажиллаад дээр нь мастер класс яасан бол тэр чинь дэлхийн хэмжээний од байсан хүн шүү дээ тийм ээ.
За тэгвэл одоо ингээд юу бид нар чухал сэдвүүдийг хөндөжлөө. Таамуудын одоо төлөвлөж байгаа дараачийн зүйлийн талаар ярив. Саруул маань одоо юун дээр ажиллаж байна? Шинэ зүйл хийх гэж байна уу? Яг гэж байна. Сая би Жизель Балетт хятадын бүжигчинтэй хамт гоцлсон одоо 4 сард тий 2 сард л тий хятадаас нэг бүжигчин залуу ирээд тэгээд хамт Жизель тэр гоцлсон байгаа. Тэгээд энэ жил бас Хунтнуурын 50 жилийн ойн тоглолт байгаа. Одоо Монголд 1975 онд Хунтнуур балет анх тоглогдсон. Тэгээд энэ жил одоо 50 дахь жилдээ одоо ингээд Хунтнуур балет маань тоглогдож байгаа гэд ерөнхийдөө театрын маань захирал бас солигдсон. Яг манай одоо мэргэжлийн хүн болцсон байгаа алт уйгах маань. Тэгэхээр бас ерөнхийдөө маш олон зүйлүүдийг хийх төлөвлөгөөтэй байгаа. Ааха. Тийм. Би яг танай шинэ захиралтай холбогдуулаад асуух гэсэн. Тэгээд асуух ёстой мүү гүм бас эргэлзээд байгаа байхгүй. Дарга нарынхаа тухай сайн муу хэлэх бол хэцүү шүү дээ асуудалтай. Би бол юу гэж боддог вэ гэхээр шүү дээ уран бүтээлч хүн энэ урлагийн байгууллагуудыг удирдлах байх ёсгүй гэж боддог байхгүй. Яагаад гэвэл ямар ч сайн байсан гэсэн тэр хүн бол өөртөө ямар нэгэн хэмжээгээр өөрийнхөө салбарыг илүүд үзэж гэдэг юм уу? Эсвэл өөртөө өөрийнхөө симпати илүү тэр нэг юм өөртөө юу яадаг тийм урлагийнхны хүнд байдаг л тэр бүх чанаруудаа бол мартахгүй орхихгүй учраас одоо жинхэнэ менежерч гэдэг юм уу? Эсвэл бол одоо жинхэнэ захиргааны тийм мэрэгчлэлтэн хүн авч явах хоёр бол тэр хооронд их том ялгаа бий гэж би дотроо боддог байхгүй юу. Гэхдээ би Алтан уйгийг ритмийн театрын захирал болсон гэдэгт бол баяртай байгаа. Яагаад гэвэл миний сонссноор бол миний хүн одоо идэвхтэй тэр балет орхиод бас тэр менежерийн сургалтанд хамрагдаад тэгээ одоо энэ чиглэлийн боловсралтай болоод тэгээд орж ирээд ингээд юм ихээр энэ хүн тэгээд дээр нь бол Америкт одоо олон жил байлаа. Ер нь уралдаг өнөөгийн нөхцөлд зах зээлийн нөхцөлд яаж бие авч явах ёстой, яаж одоо энэ сөрөг зүйлүүдийг даван туулах ёстой гэдгийг илүү мэдэрч байгаа байхаа гэж би бодож байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол бидний хүлээлт бол одоо Алтан уйг захирлаас бол их өндөр байгаа. Тэгээд дээр нь бол залуу хүн шүү дээ. Майя Плесецкая шүү дээ. Бурхан болтлоо тайзан дээр байсан шүү дээ. Тэгэхээр үсрэхэ болчлоо гэхэд өргүүлээд яваад чаддаг л байхгүй. Тэгэхээр бол Алтан уйг маань бол бас зөндөө юм хийх байхаа гэж би найдаж байна. Гэрэл сайхны төлөвлөгөө юу вэ? Миний ойрын төлөвлөгөө бол яг сонгодог урлагтайгаа тэр тусмаа театрын урлагтайгаа илүү үньягт илүү яг нөгөө хөгжлийнх нь чиглэлд нь хамтдаа байх юмсан гэж хүсэж байгаа. Тэрний өксөг вэ гэхээр ганцхан балетын жүжигчид ч биш манай мэргэжлийн урлагийн байгууллагад байгаа мэргэжлийн уран бүтээлчид гинти ослоос гадна гинти осл буюу тайзан дээр гимтэх манай тайзнууд харьцангуй хуучин болсон. Харьцангуй ч гэж ер нь бол одоо тайз гэрэлтүүлгийн хувьд ч тэр тайзны машины системийн хувьд ч тэр ер нь бол их хуучнаар явж байгаа. Тэр утгаараа тайзны ажилчид гэмтэх, хуруугаараа авчруулах, тайз нуурах. За тэгээд бүжигчид бол ажил мэргэжлээ шалтгаалсан гэмтлүүд. Мөн ялгаахгүй хөгжимчид маань ажил мэргэжлээ шалтгаалсан гэмтлүүд, эрүүл мэндийн асуудлууд их гарч байгаа. Энэ бол олон улсад их хурцаар тавигдаад сайн хөгжөөд ингээд явцсан салбар байхгүй. Тэгэхээр энийгээ илүү сайн уялдуулмаар гэж бодож байгаа, төлөвлөж байгаа. Их сайн байна. Яг гэвэл чи бол чөлөөтэй одоо энийг хэлж болж байгаа байхгүй. Саруул бол өөртөө ийм юмыг ярихад бол жаахан хэцүү байж магадгүй. Яг тэр дотор нь байж байгаа улсууд тийм ээ. Жүжигчид, хөгжимчид, дуучид одоо ингээд эдгээр бол өөртөө энэ бүх юмд өдөр болгон тулгарч байгаа болохоор бол өөртөө. Тэгээд тэрэнд бол бодит шалтгаанч бий, бодит бус шалтгаанууд ч бас байгаа. Тэгэхээр тэрийг бол шийдэх зайлшгүй шаардлагатай тийм. Тайзны тэр шалыг юу тэр
бүжгийн паркеттай болох гэж Монголд бол комон их удсан да. Тий. Одоо тэгээд тэр асуудыг шийдсэн үү? Тий. Одоо бол хултаасан дээр бүжиглж За байгаа. тий. Тэр чинь бол өөрөөсөө их том асуудал байсан. Тий. Бид нар ч модон шалан дээр бүжиглдэг байсан. Тий. Тэгэхээр сайхны хүртэл тий. Би ч хожимжигтэй хахтал модон шалан дээр бүжиглчихсэн. Тэгээд дээр нь яг энэ мэргэжлийн онцлогыг мэддэг тийм эрүүл мэндийн салбарын их чухал байхгүй юу. Тэгээд тэр чухам одоо манай энэ бүжигчид бол өөрөөсөө асар хүнд нөхцөлд ажиллаж байгаа усуучд. Энэ хүйтэн агаартай, энэ актер дэсгэн хүйтэн өвөлтэй. Тэгээд дээр нь бол өөрөөсөө ингээ хөлөрч тэгээд дараа нь шууд галтдаг тийм нөхцөлд ажилладаг энэ Оросынх манайх за Финляндд тэр бүжгийн театр байдаг бол тэр хавцаа Скандинав орнуудын тийм байдаг гэж магадгүй. Тэгээс бусдаар бол өөрөөсөө дулаахан орныхан бол өөрөөсөө шал өөр нөхцөлд бүжиглж байгаа шүү. Тэгэхээр энэ бүгд юмнуудыг мэддэг бас манай эрүүл мэндийн салбарын олон тийм мэргэжилтүүд бий болоосаа гэж хүсэх байна л да. Тийм. Яг гоо энэ дээр ярихад бол энэ бүр актер их том ажлууд гэж ярихаасаа илүүтэйгээр бид нэр ингээд хийх ёстой жижиг алхмуудаа хийгээд явчих юм бол илүү цаат том зорилго руугаа ойрхон байхгүй ягаад тэгэхээр нөгөө ярьдаг штэ альва ажлыг хийхэд эхлэх нь 50%. Тэгэхээр яг улс хуурнаас ярих юм бол Монгол Улсын консерватори жишээ нь сургалтаараа балетын бүжгийн жүжигч сонгодог бүжгийн жүжигчин гэдэг мэргэжлээр суралцж байгаа хүүхдүүдэд дайн санаа томьёо буюу бүжгийн антом гэдэг хичээл нь школоос орох шаардлага байна. Ягаад гэхээр Монгол Улсын консерваторыг төгсөж байгаа хүүхдүүд бүжиглэхдээ, дасгал хийхдээ бие халах гэж юу юм, warm up гэж юу юм, cool down гэж юу юм, дасгал дуусчаад бие хөргөх гэж юм. Ямар чухал ач холбогдолтой юм. Ямар хөдөлгөөний элементийг хийхэд тэ ямар булчингийн төгсгөл шүрмөс, ямар үе яаж ажиллаад байгаа. Тэр аль үеийн дээр жишээ нь каскин дээр гарахад эмэгтэй бүжигчид каскин дээр гарахад хүний энгийн тулах цэг чинь бол нөгөө пуанттай хатлаг хэлээд байгаа тийм үү. Ямар тулах цэг яаж өөрчлөгдөөд тэ энэ шагаад авахын дээр ямар өөрчлөлтүүд ирдэг бүжигчин хүний антом нь яаж өөр болдгоо гэдэг энтрийг аль багаас нь сургаад өгчих юм шаардлага байгаа. Ганцхан бүжгийн жүжигчид дээр биш хөгжимчид дээр бас ялгаа байхгүй. Одоо бид нэр театрынхаач тэр улсын филармонч тэр ерөн мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжимчид айгүй хүнд нөхцөл ажиллаж байгаа шүү дээ. Юугаараа вэ гэхээр за би мэдих театраараа болон улсын филармоноор жишээ авахад хөгжимчдөд зориултын санал алга. Хөгжимчин болгоны суух, хөгжимчин санал нь ямар байх вэ? Зориултын санал байх хэрэгтэй. Мэргэжлийн хөгжимчдийн зориултын санал байх хэрэгтэй. Дээрээс нь зориултын заал байх хэрэгтэй. За зориултын заалгүй энэ болгоноос ч ингээд айгүй олон асуудлууд гарч ирж байгаа юм л да. Эрүүл мэндийн хувьд шүү. Одоо миний салбарын хувьд зориултын бус заалнаас болоо тэр акустик гэдэг зүйлээс яригдаад хүний агаараар болон ясаар энэ сонсгол бид нэр үсэж байгаа. Агарын дамжуулалт бол ясны дамжуулалтаар энэ сонсгол нөлөөлж байгаа. За хоёрдугаарт гэх юм бол хөгжмийн онцлогуудтай холбоотойгоор дууралтын диапазонтой холбоотой, дууралтын цар хүрээтэй холбоотойгоор жишээ нь гуйлын үлээврүүд болон цохир хөгжимчдийн хоорондын зай ойрхон байдаг учраас хойтлолт нь нөгөө дууг хамгаалдаг юм одоо зориултын санал гэж яриад байгаа нь хамгийн энгийн жишээ л тэр байхгүй. За театрын маань хөгжимчдийн хувьд одоо Эрдэмийн театрын Дөрвөж Эрдэмийн театрын хөгжимчдийн маань хувьд гэх юм бол тэр оркестрийн яам буюу тэр оркестрийн сууг байрлах хэсэг дотор байгаа гэрэлтүүлэг маань зориулт юм ус. Энээс болоод харааны асуудлууд үүсч идэг. Сандал нь зориултын биш учраас хүн өөртөө хөгжимчд өөрсдөө зөв тааруулж сууж чадахгүйгээс болоод хүзүү нурууны асуудал үүсэх. За доод мөч тулгуур ихтний асуудал үүсэх гэдэг энэ мэтчлэн мэрэгжлээ шалтгааллах айхтар бүжигчдийг бодох юм бол өдөр тутамдаа микро буюу бичил гэмтлүүд аваад байдаггүй ч гэсэн урт удаан хугацаанд энэ амьдралын хэв маягт болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх үс юм асуудлууд үүсэж эхэлсэн байгаа. Тэгэхээр энийг одоо хүндэж ярихаас өөр арга байхгүй. Таны хэлдгээр би ярихгүй бол өөр хүн ярихад хэцүү байгаа бах. Тэгэхээр ярих ёстой. Энэ подкастаар дамжуулаад юуны тулд урлагийн зөвлөлийнхэн маань энэ подкастыг хийж хэрэгжүүлээд явж байгаа үлээ. Энэ мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлагууд ч гэсэн анхааралтай авах ёстой зүйлүүдийн нэг гэж би харж байгаа. Баярлалаа. Чухал сэдв. Яг гэвэл эцсээс өөрөө бол яг дотор нь байсан. Энэ том айлуудын нэг гишүүний хувьд тэр дотор нь болж байсан ямар ажлын нөхцөл байдгийг бол ярьж хэлүүлэхгүй сайн мэдж байгаа. Нөгөө тэгвэр
одоо өөр өнцгөөс харж штт. Гадна талаас нь өөр мэрэгжлийн нүдээр энийг ингээ харахаар бол штт. Энийг тэгээ өөрөө чи яриад байгаа зүйлүүд бол штт шийдвэрлэхэд тийм хэцүү ш. Тэр танхимаас бусна бол. Тийм. Танхим бол одоо зориултын танхим бол өнөөдөр хэнд ч байхгүй байгаа. Өөрийн театр маань л одоо нүүр тахлаад явж штт. Филармон бол одоо арай бас хайцсангүй гайгүй. Гэхдээ бас юм ярив. Хөөчлөлөө одоо ингээд бид нэр ингээд бодоход сонгодог урлаг айхтар олон жил биднэрт хөгжөөгөө хотын соёл ч гэсэн хөгжөөд олон жил яг үндсэн хотын соёл одоо манай хотод жишээ нь үссэн үг бас хэцүү шүү дээ. Тэгэхээр яг энэ сонгодог урлагийн хөгжлийн хувьд чинь 300 400 жил хөгжөөд ирсэн тий тухайн улс орондоо. Манай улсад бол орж ирээд олон жил болоогүй ч гэсэн бид нар таны түрүүний хэлдгээр Азийн Төв Аз болон Зүүн өмнөд Азийн Азийн орнууд дотор бид нар хөгжил болвол тогтмол үйл ажиллагаа театрын хувьд жишээ нь тогтмол үйл ажиллагаатай seasonal буюу улирлын үйл ажиллагаа явуулдаг. 7 хоног болгон балет бүжгийн жүжигээ тоглодог. 7 хоног болгон дуурийнхаа жүжигийг тоглодог. Дундуур нь бас бус тоглолтууд хийдэг ийм театр болвол Азтай биш дэлхийд ер нь ховор. Тэгэхээр яагаад бид нар дуурийн театраас одоо гадна Улсын филармоны симфони найрал хөгжим бас мөн ялгаа байхгүй 60 жилийн түүхтэй Улсын филармоны симфони найрал хөгжим маань жижигхэн хуучин хурлын зал байсан газар байгаад байгаа вэ гэдэг дээр бид нэр ерөөсөө нэг тийм миний хувьд бол яг хөө мэдээж том асуудал бах л да. Гэхдээ миний харж байгаа хувь хүний иргэний хувьд харж байгаагаар бол манай улсын асуудлыг шийдээд өгөх л чадвар бол хангалттай байгаа байх гэж би бодож байгаа. Бид нар хин нэгэн уран бүтээлчдийг одоо нэг ийм том асуудал байгаа байхгүй юу? Гаднаас том удирдагчдыг том гоцлооч нартай одоо жишээ нь хэн байдгийг хийлээр хөгжмөөрийнхөө хөгжмөр яхад жишээ нь Ray Change гэдэг юм уу эсвэл бол одоо Чайковскийн конкурсанд орсон лауреатуудыг ингээд урьж авчираад бид нар Монголынхаа оркестртаа тоглуулмаар шүү дээ жишээ нь заал байхгүй. Бид нар улсын филармоны зааланд тоглуулах ямар ч боломж байхгүй. Дөөр үжигээр тэм театрын зааланд тоглуулах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө бас л ялгаа байхгүй болоод байна. Бид нар тэр хөгжлийг тэр өнгөрсөнгөө одоо байхгүй одоогүй ирээдүй байхгүй ш. Тэгэхээр миний хувьд яриад байгаа энэ асуудлууд нь ерөөсөө л нөгөө хөгжлийн явцад байх шунлын асуудал байхгүй юу. Одоо ийм юмтай болсон юм чинь бид нэр ийм болох хэрэгтэй байна л гэдэг юм яриад байгаа. Түүнээс болохгүй байна гэдэг тухай ерөөсөө шүүмжлэл юм дээр яг. Зөв. Бид нар томор мөрөөдөх ёстой. Тийм. Томор бид нар санах ёстой. Бид нар том төслүүд яриад байгаа байхгүй юу. Тийм мега төслүүд гэж яриад байгаа. Мега төслүүдийн дээр энэ ярьж байгаа юмуд ч нь бол маш жоохон зүйл байхгүй юу. Тэгээд энийг бол шийдчих бидний биштэй зарцуулж байгаа үр ашиггүй зарцуулж байгаа том хөрөнгүүдийг ийм юм дээр зарцуулах юм бол энэ Монгол улсын хөгжил бол шүү дээ улам сайхан болох улам бидний тэр мэдрэмж өөр түвшинд хүрэх монголчуудын мэдлэг бидүүдийг хүндлэх гадныхны хүртэл биднийг тоох тэр хандлага нь хүртэл өөрчлөгдөх энэ нөхцлүүдийн нэг нь зайлшгүй мөн гэж бол харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар одоо ингээд та нарын энэ залуучууд энийг бидрээд ингээд яриад байж байгаа нь бол энийг хариуцсан энэгээр одоо хоолоо олж идэж байгаа татвар төлөгчдийн хөрөнгөөр бол өөрсдөө үйл ажиллагаа явуулж байгаа шийдвэр гаргадаг хүмүүс бол өөрсдөө зайлшгүй бодолцох ёстой гэсэн энэ тохиолдол өөрсдөө бид гурван яриа бол ямар нэгэн хэмжээгээр өгж байгаа байхгүй. Би тэгэхээр бид нар энэ сэдвийг хэдийгээр дандаа нааштай зүйлийг, эерэг зүйлийг ярьж байгаа ч гэсэн бид нар бол өөрсдөө бас хийх ёстой зүйлийг дурдах нь зайлшгүй юм байгаа юм л та. Тэгээ одоо бидний яриа бол үндсэндээ өндөрлөлт тийшээ хандж байна. Намайг залуу байхад манай балет техник, манай сонгодог урлагийн хөгжимчдийг бол таануудыг өөрсдөө орчин үеийн бүжиг хийх хордог байсан. Энэ хөгжимчдийг бол зөвхөн сонгодог хөгжим тоглодог тэр рок поп гэдэг юм асуудал хол бай гэж хэлдэг байсан үеэлдээ. Тэгээд дээр нишээ жинхэнэ сонгодог бүжигчд бол өөрсдөө орчин үеийн бүжиг их муу хийдэг гэж бид нар шоолдог тийм. Яхад тэгвэл тавилттай хөдөлгөөнөд хийгээд штэ бид нартай тийм инээдтэй юм шиг тэгээ санагддаг байсан байхгүй. Одоо тэр бол штэ өөрчлөгдсөн байх. Одоо модерн данс гэдэг манайхан тэр бол штэ тавдын урын сангийн нэг хэсэг болчлоо. Манай урлагийн зөвлөл бол бид нар одоо
нэлээд олон жил дараалан тийм урлагийн балетын сонгодог урлагийн орчин үеийн бүжгээр бол наадам зохион байгуулж одоо энэ 4 сард бас ахаад болно тий. Гаднаас бол бүжиг дэглэгчдэж бүжиг тавьж энэ жил Германаас 2 хореограф ирж бүжиг тавь. Дээр нь манай Монголын уран бүтээлч тийшээ ихэвчлэн оролцож байгаа. За тэгээд Европ, Аз, Австралиас бол уран бүтээлчтэй ингээд ирээд яаж байна. Тэгэхээр энэ зүйл дээр бол өөртөө та нарын бас оролцоо ямар нэгэн хэмжээгээр бол байж л таараа. Тэгэхээр бас хамтарч ажиллах тийм боломжууд байгаа шүү гэдгийг бас санаараа. Тэгээд та нар бол одоо юмыг бол бидний үеийнхнээс бол байж тээ өргөн цар хүрээгээр нь шиннүүдээр өөр өндөрлөг дээрээс харах боломжтой болчихж байгаа байхгүй. Бид нар ч нөө тодорхой хэмжээгээр тийм хаалттай нийгэмд өссөн ч гэсэн аль болохоор цонхуудыг нээгээд та нарт цонхуудыг нээгээд өгсөн байхгүй. Миний үеийнхэн, миний дараачийн үеийнхэн. Тэгэхээр та нар бол бүр томор сэтгэх, бүр гоё алсыг харах юм боломжтой гэж ингэж ойлгож явах хэрэгтэй. Тэгээд дээр нь та нар бүрийдөө чанга дуурах тийм байх хэрэгтэй гэж ингэж ойлгоорой. Би өнөөдөр та нартай уулзсандаа их баяртай байна. Чухал сэдвийг хөндлөө. Тэгээд дээр нь манай сонсогчид, манай үзэгчдэд бол бас юм бодогдох үс тийм зүйлийг бид гурав ярьлаа. Тэгээд та хоёрыг эхэлж байгаа ажилд нь амжилт хүсье. Ялангуяа сарууд бол одоо дараагийнх нь уран бүтээлд бол том амжилт хүсье. Өөрт ч нэг олон одоо өвчтөнтэй байгаарай гэж хэлэх хаашаа. Өөр монголчууд болохоор ирүүл байгаасаа гэж хүсэн өрөө тийм. Тэгээд дээр нь бол их хэрэгтэй зүйлийг хийж байгаа юм байна. Энэ ажлаа бид нар өнөөдөр өөрөө чинь танай эмнэлгийн тухай ерөөсөө ярьсангүй. Яагаад гэвэл энэ ч хүмүүс буруугаар ойлгож магадгүй байхгүй. Бид нэг эмнэлгийг биш зурслах гэдэг байгаа юм шиг. Гэхдээ өнөөдөр манай Монголын хувийн сектор их чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Бид нар бол бүх юмыг улсын нуруунд дээр тавина гэдэг бол одоо тэр цаг өнгөрч гисэн. Тэгээ улс ч гэсэн тэр болгоны даахгүй тийм. Тэгэхээр бол энэ хувийн санаачлаг, хувийн одоо тэр мэдрэмж, хувийн салбарынхны тэмүүлэл энэ бүгд бол асар чухал. Энэгүүгээр бол Монгол улс цаашаа явахгүй гэдэг нь бол одоо ер нь ойлгомжтой болчихсон. Сүүлийн 30 гаруй жилийн энэ түүх маань бол тийм. Тэгэхээр өөрийн чинь хийж байгаа ажил бол бас их чухал гэж ингэж ойлгож байна. Танай хамт олон ч гэсэн чухал зүйлийг хийж байгаа юм байна. Тэрэнд нь бас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгээ та бүхэн бас манай сонсогчдод үзэгчдэд хандаж өөрийнхөө сэтгэлд яваалцахгүй. За өнөөдрийн хувьд ингээд маш гоё урлагтай яриа гэдэг энэ подкастад одоо урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр ярьсан айгуу гоё юм чөлөөтэй мөртлөө нэлээд олон одоо юуг хүрээг хамарч тийм гоё яриа боллоо гэж бодчихъя. Тэгээд балетын урлагийн одоо яг би балетын хүний хувьд балетын урлаг гэдэг бол одоо ямар ч хүн одоо хичээллэж болох тийм одоо өргөн хүрээтэй маш гоё урлаг шүү. Тийм болохоор бас одоо энгийн одоо хүмүүс ч гэсэн хичээлдэх боломжтой балетын урлагийг маш гоё үзээрэй гэж хэлмээр байна. Эрүүл зөв амьдралын нэг юм аяг шүү. За миний хувьд бас мөн ялгаагүй урлагийн зөвлөлийн урлагтай яриа подкастт урьж оролцсон явдал маш их баярлалаа. За тэгээд энэ подкастаар дамжуулаад үзэж байгаа үзэгч болон сонсож байгаа сонсогч нарт мөн түрүүнийхээ хэлсэн нэг мэдээлэл нэг ч гэсэн эндээс юм олж авахын тулд хин нэгэн хүнийг хин нэгэн газрыг сурчлах биш гэдэг түрүүн гамбалдах маань хэллээ. Тэгээд театрт ирж байгаа хүмүүстээ баярлалаа. Театрын урлагийг тэр тусмаа бүжгийн жүжиг буюу балет, дүүрийн урлагийг дэмжиж ирж байгаа, сонгодог урлагийг дэмжиж ирж байгаа үзэгчтэй баярлалаа. Эрэхтээ театрын соёлыг театрт болж байгаа тэр жүжигт оролцож байгаа тэр хэдэн зуун уран бүтээлчдийг хүндлэх, тэр хайртай урлагаа өшөө цааш нь хөгжүүлэхэд тус нэмэр болох тэр мэдээллүүдийг тусгай шаардлагатай тий одоо ингээд хинч хайлтын системээр ороод хайхад бүх юм гараад ирчих учраас театрын соёлыг хэдүүлээ маш сайн хөвшүүлцгээе гэж энэ подкастер дэмжүүлж уриалмаар байна. За баярлалаа.
та хоёрын хэлсэн зүйлийг манай сонсогчид, үзэгчид бол баяртайгаар хүлээж авах байхаа гэж бодож байна. Мэдээж хэрэг энэ ярианы дараа бол балетыг арай өөр нүдээр харах зарим нэг хүмүүсүүд гарч ирэн тийм. Тэгээд дээр нь бол би энэд хүртэл хамааралтай байх шүү гэж бодох хүн хүртэл гарч ирж магадгүй байгаа байхгүй. Дээр нь манай гэрэл сайхан хөгжимчин эмчийн хэлснээр бол өнөөдөр энэ том айл, том урлаг хүн болгонд нээлттэй. Гэхдээ бол энэ өөрийн тоглоомын дүрмтэй. Чи хүн болгоны өөрийнх нь суудал байж байгаа. Чи тэр суудлыг сонгох эрх нь бол чамд байж байгаа. Хэдийг төлөх үү гэдгээс чинь шалтгаална. Хэдийг чи энэ зарцуулах уу гэдэг бол их чухал. Гэхдээ хэдийг ч зарцуулж болно. Тэгэхээр энэ бол өөрөөсөө нээлттэй асуудал. Нөгөөтэйгөр бол дуртай юмдаа, хайртай юмдаа хүн цагаа зарцуулах хэрэгтэй. Эний төлөө явах хэрэгтэй. Тэгээд энэ бүгдэд бол ийм улсуудын оролцоо асар их чухал байдгийг, эдүүдийн үүрэг их шүү гэдгийг би дахин үзэгчтэй, сонсогчтой сануулмаар байна. За баярлалаа.